Хорвоо дээр хоёр төрлийн хүн байдаг. Зарим нь олон нийтийн дунд байхаараа улам бүр ирч хүч орж сэрэгдэг бол сонироо шиг хүмүүс улам бүр ирч хүчинд бурдаг. Би ч сонироо шиг төрлийн хүн юм билээ. Бейсболын тэмцээн дээр дэмжсэн баг нь төрүүлэхэд стадион тэр чигээрээ баярлан хөгжилдөж бүжиглэж байхад сонироогт улам хэцүү санагддаг. Бейсболын сэдвтэ зохиолчд ажиллаж байгаа учраас энд ирсэн болж таарна. Одоо сонирогийн хэсгийн тасганыг танилцуулаа хэлнэ. Гадуур явхад түүний бүх эсүүд ажилдаггүй, унтаж байдаг болохоор эзэн ч юу идэж байгаагаа мэдэх боломжгүй. Кино үзсэн ч ямар кино үзэж байгаагаа мэдэрдэггүй. Зөвхөн ганц л үйл ажиллагааг нь зохицуулсаар байдаг. Тиймээс олонний дунд байхаар тухгүй байдаг. Нэмээд өмнөх анги дээр Юми дээр ирэхэд майл нохоон сунроог руу хуцахад тухгүй байдал нь бүрж нэмэгдсэн байдаг. Мөн зохиол уншиж байхад нь Юми шинэ найруулагчид хэлэх зүйл байна уу гэхэд зохиолооч ойлгохоо болж эсүүдийн тасганд нь хүнд дурсан хүн яаж тайван байж чадах юм гэх дуу сонсогдно. Сунроог сандарсандаа хамгийн түрүүнд харагдсан майлт нохоо гэх бичгийг хараад Юмид майлт нохоо тийм чухал нохоо биш гэх яриаг эхлүүлсэн байж. Ажлынх нь хоёр хүн майлт нохоог муулсан болохоор Юми зохиол сэтгэлээр унжглаа гэхэд Сунроо гийсэн. Юми зохиолч өөрөө ямар майлт нохооч биш бас өөрөө ч тийжээдэггүй байхад яагаад сэтгэлээр унана гэдэг байгаа юм болоо. За мэдхгүй гэж ирч хүч нь бараг л дуусаж байхад гэртээ орж ирнэ. Ингээд гэртээ орж ирэхэд Сунрогийн бусад бүх эсүүд сэрэгдэг. Гэртээ ирэхэд л мандуу идэхэд амтлах гэсэн сэргэж, пиано сонсох гэсэн сэргэж, бейсболын шоу дамжуулалт үзэж, мэдрэмжийн гэсэн сэргэж, ганцаараа гэртээ кино үзэж бүх мэдрэмжийг мэдэрч чаддаг. Бүр их үйдсэн үедээ Юми зохиолчийн зохиолыг уншиж, үгнийх нь цаад утгыг гүн ойлгож чаддаг. Тиймээс шөнийн 2 цаг 13 минутанд зохиолын тухай санал хүсэлт имэйлээр илгээсэн байдаг. Гэр амтай хүмүүсийн шөнө маш хурдан өнгөрдөг. Хамгийн дургүй зүйл нь төлөвлөөгүй амралтын өдрийн ажил. Унтаж байхад нь гинэт бусаа явах талаар хэлсэн болохоор Сунроог маш их яарч ирэхдээ нүдний шилээж орхиж, нүрээ жугаалгүй, гүүж хөлсөн цовсон хүн орж ирээд толинд харснаа. Ийм амар царайтай яаж Юми зохиолчтой хамт явах юм бэ? Заавал хоол суух ёстой гэд өөр суудаг хүчилсэн байдаг. Энэ үед Юми очоод надтай хамт ажиллах дургүй байгаа юм уу? Тодорхой шалтгаанаа хэл гэхэд Сунрогийн ганц эрчим хүчнээс юу ч ойлгохоо болж, юуны талаар яриад яагаад дурлаад байгааг нь ойлгохоо болж байна. Бүр эрчим хүчний одон хавчж. Ингээд дахинд нь ямар ч бодол санаа байхгүй ч зүгээр л инээмсэглэнэ. Үүнийг харсан Юмигийн эсүүд бүр гайхаж яагаад инээгээд байгаа юм бэ гэхдээ зэрэгцээд Сунрогийн утсан дуугарч уцаар ярангаа хаалга нэзрээд очиж зогсно. Гэтэл яг энэ үеэр галт тэрэг буудал дээр ирэх хаалга нэгдэж хүмүүс буух гэтэл Сунроог сандарсандаа хамт бочдөг. Галт тэрэг хүмүүсээ булгаж дуусаад хаалгахаа хөдөлж эхлэхэд нөгөө Сунроог чимэлдэхгүй цаашаа хараад уцаар ирсээр байгаад хоцроод үлдчихнэ. Анзаарсангүй дараагийн галт тэргээр араас жоох чи уучлаарай зохиолчоо гэх зурус Юми руу илгэв. Энэ үед Юмигийн тосгонд загсчин эстэй таралдаж уурлаа загс зөндөө барьсан уу гэтэл юу ч барьсангүй. Хэдий Юми өнөөдөр их уралсан ч захилгаан захиад бүх ууртай заснууд өвчихсэн гэв. Ухаанээс бүр гайхаж өнөөдөр зөндөө их уралцахад яагаад тэрвэ гэд хөлдөх агуулгах дээр өчнө. Юунаас болсон юм болоо гэд хайж байтал нэг эс сэргээд явчихсан байгааг хараад мэйл гайхав. Ингээд Сунроог дараагийн галт тэргэнд суугаад 15 минутын дараа очноо гэв. Юми хүлээж байгаад дараагийн галт тэрэг ирж Сунроог бууж ирэхийг нь хараад эсүүдийн тосгонд гинтэл аян цахилж нөгөө уурлаж байсан эсүүд бүгд аян цохиулан унана. Холоос Сунроог ирж байгааг хараад Юми догтлох нь тэрээ. Нөгөө ухааны эсийн харсан алга болсон эс нь хайрын эс байлаа. Хайрын эс зэрчгсэн байх нь. Юми дахиад догтлж байна манайхаа. Ингээд бусаан дахь номын нээлтийн үйл ажиллагаа дуусаж Юми буцаад ирчихсэн ажил дээрээ сууж байхад нь туслагт наахын та өнөөдөр их 50 харагдаж байх ч нэ гэхэд үнэндээ Юмигийн эсүүдийн тосгонд жинхэнэ амьдрал өрнөж байдаг. Гаднаасаа л 50 харагдах гэж хичээж байгаа болохоос биш Сунрогийн нүдний шидлээ зүгээгүй үсээ буулгачихсан. Энийгээд ирж байгаа нь үнэхээр царайлаг гэд юунд ч уурснаа марчихсан хайрын томбол байх нь тэр. Гэхдээ Сунрогтой дахиад хамтарч ажиллахгүй дахиад уулзахгүй болохоор хэд хоногийн дараа нь зүгээр болчихно. Энэ эсвэл зүгээр л аянган тохиолноос болоод сэргсэн байхаа гэж өөрийгөө тайвшруулна. Харин өнөөдөр Сунрогийн төрсөн өдөр болохоор Нахи билээ авчирсан байна. Юми өнөөдрөөс хамт ажиллахаа билсэн штэ гэхэд Нахи гуниглаж уг нь их таалагддаг байсан штэ. Үнэхээр царайлаг гэж Сунрогийн тухай ярьж байхад Юми гаднаа нэг сонирхгүй царайлж байгаа хэрнээ цаагаараа яриаг нь үргэлжлүүлээд л байдаг. Гинэт Сунрог Нахи руу залгаад ойрхон явж байгаа болохоор ороод гарьяа гэдэг. Одоо орж ирнэ гэсэн болохоор Юмигийн зүрх дахиад хүчтэй цохилж ус гизгээ янзалж уруул өнгөлөгч хүртэл төрхнө. Ингээд Сунрог орж ирэхэд Юми хараад л бүх зүйл удаашраад зөвхөн Сунрог дээр харсан фокуслаж эхэлнэ. Нахи төрсөн өдрийн билүү гаргаж ирээд төрсөн өдрийн дуу дуулж эхлэхэд Юми хамт дуулж байснаа одоо хамгаас хайртай Сунрог доо гэдэг үг хэлнэ штэ. Яаж хэлэх юм бэ? Тэгээд зохиолч санаад авахд ёс суртахууны
Энэ дууг чинь дайсандаа хүртэл дуулж өгдөгтэй зүгээр гэд дуусахад нүүр нь улаад ичихэн тэр. Ингээд Сонрогийн 29 нас хүрч байгааг мэдснэ Юми хүүшээ надаас ч одоо хичнээн их дүү юм бэ яана гэж бодно. Наахи Сонрогоос асуулт асууж ярилцаж байхад Юми цаанаас нь сонсоод ганцаараа амьдардаг гэр амьтай бас найз бүсгүйгээ гэдгийг нь сонссноо дотроо баярлана. Тэгээд Сонрог ажлын шугамаар биш хуваараа ирж байгаа учраас түүнд илүү тайван тухтай байгаа болохоор сайн ярилцаж чадаж байг. Тэрнээс биш ажил амьдралаа сайн зааглаж чаддаг л даа гин. Мөн өндөө орой Бусан руу явна. 2 хоногийн турш семинартаа бүх зохиолчид явж байгаач Юмиг зохиолж явахгүй гэсэн тэмээ гэхэд Юмигийн илүү дотроо яагаад семинарт явж болохгүй гэж тэнд Сонрог очих юм байж дээ гэсэн. Харин зохиолчдээс бүр уурлаж гар бичмлээж дуусаагүй байж юуны ч семинар гэж загнана. Хурал дээр Наахи олон төрлийн санаа гаргахад Юми тогтож сонсож байгаа ч юм байхгүй. Над чинь дайггүй юм байна. Энэ ч бас дайггүй юм байна. За гэхээр бидэг. Тэгснээ ингээд хурлаа дуусгая. Маргааш онлайнаар хуралдъя гэд яаран бусно. Зохиолчдээс бүр гайхаж яагаад ийм хурдан дуусах вэ гэхэд хайрээс орж ирэн хайр дурлал тавцсан хүн яаж тайван сууж чадах юм? Аянд буух үед Юми өөрчлөгдсөн гэх тэр. Юми Бусан руу явахаар шийдэж оройн гал тэргээр явахаар болдог. Ерөнхий эсийн байр суурийг зохиолчдээс хайрээс булаан авна. Юми хувцас бэлтэнгээ баярлаж тэгснээ би солиорсон баха. Ажил амьдралаа ялгаж чадахгүй хүн юм аа. Зарим хүмүүс тийш сайн зааглаад байхад би яг солиорсон бах гэж амандаа буснасаар таксинцон гал тэрний зогсоол руу яв. Гэтэл утсан дуурч цаана хариулах залгаад шинэ хариулагч одоо бас гал тэрний зогсоол дээр байна гинэ. Хамт хүрээтэр гэхэд Юми бүүрж их баярлаж Сонрогийг хараад дахиад л цаг хугацаа зогсож түүн дээр л фокуслаж зүрхэн хүчтэй зохиолч эхэлнэ. Ингээд Сонрог дуулсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэтэл зохиолчдээс бууж өгөхгүй гэсэндээ Сонрог Юмиг огт тоодоггүй, бүр дургүй. Ажил нь болохоор л юм яар хамт явж байгаа юм аа гин. Ингээд гал тэргэнд хамт суугаад Сонрог дахиад л нөгөө чихвчээ гаргаж ир зүгээр дууг нэгтдээр нь тавина. Зохиолчдээс ийм найдваргүй хүн дурлах гээд байгаа юм уу гэхэд хамаагүй гол нь бийс ирсэн. Юмигийн нэгэн хэвээ өдөр тутмын амьдралд дууссан гэж хайрээс хэлнэ. Буудалтай ирчгээд чан хариулагч руу залхтал бид нар дахиад идээд юм ууцгааж байна хурдан хүрээд ирээ гэв. Юми Сонрогоос асуудал хийх ажил их байгаа таныг очно гэвэл хүргээд өгье гэхэд Юми би ч бас явахгүй амарна гэхэд ингээд тэр хоёр буудлын өрөө рүүгээ явж байхад дахиад л чимээгүй байдал үүсгэд Юми хэд хоногийн өмнө л энэ байдал үнэхээр их уур хүргэж байсан байхад одоо яагаад ийм сайхан байна гэж жуумалтна. Өрөөндөө ороод Сонрогийн тухай элдв янзын зүйл бодож байснаа гинэт өнөөдөр нэрээ төрсөн өдөр нь штэ. Юу ч өгөхгүй байвал эвгүй штэ. Ямар нэг зүйл өгье гэж бодоод захиалах гэтэл ерөнхий редактортай нэг өрөөнд байгаа штэ. Тэгээд 10 минутын дараа төрсөн өдөр нь дуусах юм байна гээд болоод тагтан дээр агаар юм салах гэж гартал Сонрог гадаахад явах нь тэр. Одоо 3 минут дуу байгаа юм чинь оройтойгүй гэж бодоод зургаас явуулна. Сонрог нэлээд бодож юм бичиж байснаа устгаад дахиад бичиж явуулна. Баярлаа. Бэлэг таалагдлаа. Сайхан амраарай гэд энэсэн эможитэй зурвас илгээсэн байлаа. Юми их баярлаж яг л зүрхэнд хайлж нор мандис байгаа мэт мэдрэмж төрхөн. Юми өглөөний санд дайртал ерөнхий редактортай таарна. Сонрогтой таарна гэж бодоод их тунгалж ирсэн байтал шүнжээ ажиллаад өглөөний цай уухгүй унтна гэсэн л гэв. Юми ч ганглах хэрэггүй байжээ. Сонрог ирэхгүй юм чинь хавчлаа сайхан идье гэд хоол авч байтал хажуунаас нь Сонрог Ким зохиолчоо гэж дуудах нь тэр. Юми эргээд хартал дөнгөж боссон байгаа нь хүртэл үнэхээр царайлаг харагдана. Үдээс хойш зохиолчид ихэнх нь өглөөний цагаа уугаагүй болохоор сэндвич, кофе олноор нь захиалж хүргүүлэхээр ерөнхий редактор Сонрогийг явуулсан байв. Юми араас нь хайж чод кафед уулзаж би ч бас кофе авангаа гадуур алхах гэсэн юм аа л гин. Гэтэл Сонрог Юмигээс таны мэндэлсэн өдөр хизээвэ? Наст өдөр хідвэ? Надаас нэлээ их гэж бидтэй гэв. Юмигийн мэдрэмжийн эсүүд соёлтой болохоор ингэж асууж байгаа байх. Тэгээд Сонрог ажил амьдралаа сайн ялгаж чаддаг гэд өөрийгөө тайвшруулад хэлж чадахгүй ээрч мураа зогсож байтал өөр нэг зохиолч орж ирээд яриаг тэслэнэ. Тэгснээ манай Юмиг их хөөрхөн юм аа интергээд хандарч өгнө. Гэтэл энэ Ким Жунхуу гэж зохиолч Сонрогт их ажил таалгаснаас болоод Юмигийн багаас гарсан болж таардаг. Энэ тухай ерөнхий редактор хэлтэл Ким Жунхуу зохиолч та амар байвал авал та. Би олон жил зохиол бичиж байгаа болохоор хүлийн хуруугаараач бичиж чадна уу гэхэд Юми ашгүйдээ тэгвэл буцаад өгөөч гэж хэлэх гэтэл ерөнхий редактор хажуу талаас нь энэ хотлоо яаж байгаа юм аа. Зохиолынх нь хугацаа хол байгаа учраас л ингэж ахгүй юу. Тулаад ирэхээр миний шинэ хариулагчийг хэн авчих вэ гэд бөөн хэрүүл болно гэхэд тааж намайг сайн мэдэж байна шүү гэд. Юмигийн урам хугарав. Гэтэл нөгөө зохиолч Юми хэдооны төгсөгч вэ гээ дахиад л нөгөө насны яриа хэлнэ. 4 насны л зөрүүтэй юм биш. Найзууд болъё гэхэд Юми эвгүй байдалд орж хажууд нь Сонрог хурууга тоолж байх нь тэр. Насны зөрүү ихтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэд унтар гэтэл хайрээс
Юми унтаж болохгүй шүү. Насаар ихч байлаа гэд юу гэж туршлагатай тэгээд ч арьсан залуу штэ. Бусаанд яах гэж ирлээ дээ. Өнөөдөр сонирхогтой юу хийхээс шалтгаалаад цаашдаа харилцаа хамаарна штэ гээд босож ирэх нь тэр. Гэтэл утас дуурч нөгөө Ким Жунхо ч залгаад та юу хийж байгаа юм номын дэлгүүрээр хамт явж сонирх уу гэхэд Юми би ч ямаргүй байна л да гэхэд хажуунаас нь Сунрогийн дуу гарахыг сонсоод Сунраг хамт явах юм биш үү гэж баярлаад өө за хамт явъя гэх юм тэр. Нөгөө талд Ким Жунхо зохиолч за шүүтэ явъя гэж бод Юми зохиолч найз залуугүй гэдэг нь үнэн биз дээ гэхэд ерөнхий редактор үнэ Юми ч манай ихдрийн найз гэв. Ингээд Юми гарч ирэхэд Сунрог та ядрахгүй байна өчигдөр орой ирсэн штэ. Татгалзаж чадахгүй гарч ирсэн бол та заавал явах хэрэггүй би хэлээд өгөө гэхэд Юми зүгээр миний зохиол бас хэрэг болох байх гэхэд бусанд ямар үйл явдал гарах юм бэ? Гол дүрчин ганцаараа аялахаас айдаг штэ гэв. Юми хэлэх үггүй болоод гацаж байтал нөгөө Ким Жунхо хүрээд ирнэ. Таксинд явж байхдаа баахан л утгагүй юм яриад явна. Тэгснээ тагтаа галт тэргэнд сууж явдаг байсан гэхэд Юми тэр чинь удаан биз дээ гин. Ким Жунхо зохиол тийм ээ бид нэг үеийнх юм байна. Аргагүй л тагтаа галт тэргийг мэдэж байна шүү. Энэ Сунрогийн үеийнх нь мэдгүй штэ. Аргагүй л найзууд энтэр гин. Юми жигүү байдалд орж яагаад ийм юм яриад байна. Дахиж хуучны юм яриул хариулахгүй бай гэж бодтол одоо явж байгаа газар нь хуучны дурсалт газар байх нь тэр. 90-ад онд од болж байсан стикертэй талхыг харчгаад хөө Юми зохиолч энийг мэднэ үстэй. Бидний үед их од болж байсан. Гэхэд Юми дотроо мэдлгүй яах вэ? Стикернээс нь болж хичнээн их талхаа авлаа та. Бостол Сунрогоо мэдхүү гэсэн чинь үгүй анх удаа харж байна гэхийг сонсоод Юмич бас би мэдэхгүй бид нэг үеийнх биш гэж дургуутаад чигээрээ алхана. Сунрогтой хоёулахна ирсэн бол гоё байхгүй юу гэж бодоод эргээд хартал Сунрог байхгүй байв. Гэтэл явчихсан л гин. Үнэндээ Сунрогийг Жунхо зохиол явуулчихсан байв. Юмигтэй хоёулахна байх гэж. Сунрог таксинд суугаад төрүүлээд явж байхад царай нэг л таагүй харагдана. Яах чаргагүй хоёулаа хамт хоол идчихэд Юми ерхий редакторын эхнэр Ида Юмигийн хуучин ажлын найз залгаад чамайг байнга асуугаад байдаг юм аа. Ихээс санагдав дайггүй юм байгаа сте гэж хатгаж гарна. Мэдээж Юми сэтгэл дундуур байх нь тэр оройн хоолндоо явахаар бууж иртэл ерөнхий редактор Сунрогт тэр хоёр үнэхээр сайхан нөхрөхөр байгаа гэдэгтэй гээд ярьж байтал хариуд нь Сунрог тохирно гэж бодохгүй байна. Тохирохгүй гэж хэлнэ. Үүнийг сонсоод Юмигийн зүрх хүчтэй цохилж найдрын гэрэл асах шивэл болно. Ингээд хэвлэлийн газрынхан бөөндө хооллохоор орох гэтэл Юми угаалгын өрөө орж будгаа сэргээж үс гэдгээ анзлаад бусаан дэшн нь болсон байштэй гэж баярсаар хамгийн сүлд орж иртэл нөгөө Ким Жунхо хажуудаа ганцхан суудлаа үлдээчихсэн тэр хоймор дээр суужчихсан байх нь тэр. Аргагүй ирэхэд Юми хажууд нь очиж суулаа. Гэтэл дахиад л нөгөө тагтаа галт тэрийг мэддэг үеийн хин цуун биднээс өөр хинч мэдэхгүй гэсэн утгагүй яриагаа ярьж эхэлнэ. Хөвшин гэх мэдрэмж өсөөр л байна. Ерөнхий редактор ингээд бүх зохиолчдоо нэг нэгээр нь танилцуулъя гэхэд мэдрэмжгүй Жунхо дахиад төгссөн дараалалаа танилцуулъя гин. Тэгвэл Юми дөрөв танилцуулагдах болохоор шууд л ийм газар ирчгээ тэгж яах юм бэ? Би түрүүлээд л танилцуулчихъя гээд басна. Сунрогоос хитгэе хоосуужсан болохоор юм ч ялж чадахгүй юм байна. Ингээд өнөөдөртөө болио доо гэж түрүүлээд болчихов. Гэтэл тохиолж ис энэ бол боломжгүй өнжин хайр. Сунрог Юмиг сонирхгүй байгаа. Тэр Жунхо найруулагч Юмигийн тухай огт сонирхгүй байгаа зү. Ямар ч боломж байхгүй гэд Юми гониглаад явж байтал хойноос нь зохиолчоо гэх Сунрогийн дуу сонсогдно. Таны ганцаараа явчихсан гэж чаа зохиол санаа зовоод би хүргэж өрхөөр ирлээ гэд. Гэтэл Юми зогтох гээд намайг хүргэж өгнө гэж шалтгаан гаргаж ирсэн биз дээ гэхэд тийм ээ гин. Ингээд Юмиг хүргэж өгөөд Сунрог кино үзэхээр явна гэв. Юми өрөөндөө орсны дараа энэ л яг боломж байх гээд Сунрог руу залгаад хамт үзэхүү гэхэд Сунрог үгүй би ганцаараа үзэх дуртай юм л да гэх тэр. Юмич бүр хэлэх үггүй болж гацхан тэр. Гэтэл нөгөө Жунхо зохиол залгаад байхаар Юми уцаа авдаггүй. Тэснээ Сунрог руу залгаад Юми зохиолчийг дагуулад ирээ. Бид нар 70 эргийн дагуу нэг газар суух гэж байна гэхэд Сунрог Юми зохиолж очихгүй. Кино үзэхээр ирсэн байна. Кино эхэлсэн байгаа болохоор 2 цаг болно. Та залах хэрэггүй гэх юм тэр. Тэснээ Юми руу хамт кино үзэх үү гэсэн зурвас явуулна. Юми ганцаараа үзэх дуртай гэсэн мэдтэй гэхэд хамт үзье гин. Юми баярлаж байгаагаар кино дуусна. Дараагийн ангиудад юу болох бол гэж бодохоор бүр догдолж байд. Дахиад яаж 7 хоног хүлээнэ.